За сайн байна уу? Бүхэл эсхий дурахтанда өнөөдөр ямар амгалан ялдах байна. Тэгээ өнөөдөр бол 2018 оны 12 сарын 9-ны өдөр. Тэгээд одоо орчмын өдрүүдээр бол энэ хос өвөр Монголд хос хэлийн заан сургаалт хичээлэх энэний тухайтай бол одоо үе маань гараад холбоос үлжээ болгон дээгүүр одоо энэний тухайтай эсрэг үүсч ярьж байгаа хүмүүсч арим байна. Энэний тухайтай хорн болоо юм уу? За биднүүдийн үр хойчс ирээдүй манай үндэстэн ястанд ямар шиг ашигтай юу хортой энэний тухайд их олон хэлцэн болж. Гэхдээ энэний тухайтай үе маань гарч ингэж хэлцэн болж байгаас биш энэний тухайтай бодиттой арга хэмжээ авч байгаа нь бол маш цөөхөн байна. Тэгээд нэг хэсэг хүмүүсүүд маань манай холбооныхан ч гэсэн олон оролцож бас нэг одоо 100 гаруй хүн ингэж өөрийнхөө зураг сүтэр дээр нэрэн бичиж одоо эсрэг гутлийн уулгаан бичиж ингэж явагдуулж байна. Гэхдээ энэ бол маш муу байна. Өөр Монголд наад захтан хэдэн зуун том 300-400 том монголчууд байж байгаа. Энэ дотроос нэг 100 гаруй хүн ингэж энэ үнд эсрэг гутал тавьж өдийнхэн хүн ил гарч ирж байна гэдэг үл. Бид юуг бодол хэлэх чухалтай байна уу? Энэ үндэстэн ястан чинь гал голомт чинь үндэст чинь гал тавьж явах чинь бид юу бодож байна вэ? Бид нь юугийг бодол хэлэх ёстой? Яах ёстой? Үр хойцсон ирээдүйг за Монгол үндэстэнд ямар ч хариуцлагагүй сэтгэлээр ингэж хандах ёстой байгаа юу бид нь? Бид нь тийм их хүслээр хэмжил байхгүй. Зөвхөн бид энэ нэг үндэстэн яснаа нэг бас нэг ямар хэмжээнд бас нэг жоохон оршин тогтнолохын тухай бодол хэлэх хэмжээнд хүрч байна. Бид нь бол танаас илүү гэвэл бодол хэл дийлэхээс өнгөрсөн. За гятад хэл яах вэ? Бид нь гятадын голд амьдарч байгаа юм чиндээ. Энийг бол зөндөө сурах зүйл. Энийг бол чухал засны хэрэг байхгүй үстэ. 3 дахь ангиуд 3 дахь ангиас нь энийг чинь бас заан сургаж илгаа. Тэр хэр бүтэмжийг хөөцөлдөх чухал байхгүй үстэй бид. Заавалчгүй гятаар гололж заасаар энэний хэр бүтэмж дээшилнэ гэж энэ бол шал балай юмуд. Балай нэг хэдийн юмуудын дуртаж гаргасан учраас энэ. Бид нь тийм чухал байхгүй. Манай хүүхдүүд бүгдээрээ эрдэмтэнд доктор болно уу? Юу болох юм? Бүгдээрээ сайн сургуульд орохор чирмэ байна уу? Тийм жухалчлага байхгүй. Ердөө байхгүй. Гятад хэлийг бол ер нь бид нь бол зүгээр нэг багц хэрэгслийн үүднээс тэрийг бол сурж болно. Тий. Гятадын дунд амьдарч байгаа. Гятадын нийгэмд амьдарч байгаа бид нь болох юм. Багц хэрэгслийн. Тийм л юугаар ашиглах үүднээс хэрэгж болохоос биш тэрийг бол жухалчсны хэрэг байхгүй шүү дээ. Энийг бүр хүн болгон мэдж байгаа. Тэгчгээ юунд энийг голно гэдэг байгаа юм. Юуж энийг гол гिचэл болох гэдэг байгаа юм. Үндсэн шалтгаан хаана байна уу? Хор нөлөө нь хаа байна уу? Бид нь бодол хэлэх хэрэгтэй байгаа. За энэ бүхнийг тэр аяг бодагаа хамгаалаа явж байгаа эрдэмтэн доктор багш нар энэ бүхэн бол хамгаалахгүй. Биднээс энэ бүхнийг хамгаалж өгөхгүй. Харин энийг хэн очиж өөрсдөө сэдэж хамгаалах хэрэгтэй байна уу? Манай гэрээ ахмадууд, манай монголчууд өөрсдөө хамгаалах ёстой байгаа. Тэгэд аяг бодаагаал хамгаалж явахаас биш тэр эрдэмтэн доктор манаас өмнөөс үг ярихгүй. Манай үр хойцсон өмнөөс үг ярихгүй. Манай удам ухсааны төлөө үг ярихгүй. Тэд чинь бол ховинчир хүмүүсүүд байгаа. Бид нь өөрсдөө бодол хэлэх чухалтай байгаа. Бас хэнээр хэлүүлэх санаатай байгаа юм. Бид жоохон хэнээр хэлүүлэх юм. Хэнээр хамгаалуулах гэж байгаа юм бид нь. Удам ухсаан чинь гал тавьж яхад бид юу хийх гэж байна вэ? Хэний хүлээж их юм? Бид хор нөлөөтэй юмуудыг бид нь чигээд үзэж байгаад харж байгаад нүд байгаад сохорж их байгаад дүүлээ. Тэнэгшрийн юунд байрандаа, минчүрлийн байрандаа хүнд найдаад ингээд амьдрах санаатай байгаа юу? Бид яах гэж байна вэ? Одоо ихцэндээ холбоос үлжэнтэй гүр жоохон яриан болно, хэлцэн болно. Бодтой юу хийн үү манус бид нь? Юу хийвэл таарна уу? Тэр холбоос үлжэнтэйгээр яриад дэмий үн хөрөхгүй, өртөггүй яриа. Харин бид нь бас нэг өөрсдөө бас нэг ингэж эхлээд нэг юм хийх ёстой байгаа. За бид нь бие биендээ энэний үр дүн нь ямар болох гэж байна гэдгийг хэлж өгөх нь таарна. Энэ холбоос үлжэн дээр ярих бол бас ашигтай зүйл байна. Гэхдээ бид бас эхэлд нэг юм хийх ёстой байгаа.
Хуулиар бид нь очиж өөрсдөө эрх ашиг хамгаалах ёстой байгаа. Бидний энэ үлбэр хуулиас ч өрсөн юм нэгч байхгүй. Дунд усын хуулийн дээр ч гэсэн үндэстэн өөрийн соёл иргэншил, өөрийн үсэг бичиг, үг хэлээний хамгаалах юм эрхтэй. Биднээс энэ хуулиас ч өрчих юм нэгч байхгүй. Бид нь хуулиар очиж хамгаалах хэрэгтэй байгаа. Бид нь ямар нэг хүнтэй өшөлдөх юм уу, нийгэмтэй юм уу, энэ нэг юутай төр хөрөнтэй өшөлж байгаа биш. Зөвхөн бид өөрийнхөө эрх ашиг хамгаалж байгаа юм бол. Хуулиар өөрийнхөө эрх ашиг хамгаалж байгаа юм. Хор нөлөөг нь бол сүлжээ холбоод өөрийг ярьсан хэрнэ. Тэгээ бид нь ягаад өөрсдийнхөө энэ эрх ашиг хамгаалах гэж хийдэггүй. Энэ юу болоод байна? Ийм мэдчүүрлийн байдалтай байгаад л байх уу бид нь? Энэ туршилт хийж гинэ гэж. Манай үр хүүхдүүд туршилт хийдэг багаж биш. Манай ирээдүйд туршилт хийдэг багаж биш. Манай үндэстэн туршилт хийдэг багаж биш. Чамаар яад туршилт хийж гинэ үү? Яаж доромжлоод байгаа юм? Хэрвээ энэ туршилтыг бүтвэл яана уу? Одоо бүгдийг ийм болгоно тийм. Тэгээ хэдэн жилээс манай Монгол соёлын шууд заалахгүй болгоод аваа ичхнэ. За тийм л уг санаа байгаа. Уг санаа бол яг л ийм байгаа. За та нар ил хэлж чадахгүй би илээр хэлээд өгч. Ийм байгаа. Яах вэ янжинд уламжигээд стандарт сайн нэртэйж болог муу нэртэйж болог дарангуйл тэзэдэл учирдаг хүн учрах яах вэ? Та нар хэлж чадахгүй би ингээд ил хэлээд өгье. Ийм л утгас наттай байгаа. Зөв ойлгодог нэг надад зөвөр бас ойлгодгийг. Би бас хэдэн өдөр харж үзлээ. Өдий болтол баг хагас сар үе юм чинь одоо. Тэгэхэд одоо бодтой хийж байгаа юм байхгүй. Холбоо сүлжээ болгоноор л ярьж л байна. Ярихаас дэшгүй байх. Би харлаа ш та нарыг. Бүх хүмүүсүүдийг юу хийдэг вэ гэд гордлоо ш. Хийж байгаа юм байхгүй. Хийхгүй. Арга ядаад өдрийн өмнөөс би нэг хэдэн дүүнрүүдийг гойгаад би ойлдаар ингээд нэг юуг сүүдэр дээр нэрэн тавиад ингээд эсрэг үцээ. За арнаас ингэж гарч ирэх хүн байвал энүүдийг ингээд тавиад нэг юм болгоотох гэлээ. Одоо ингээд цоглуулаад 100 гарах. Бид юу бодно вэ? Юу бодлох хэлэх ёстой. За би нэг эхлээд нэг юм хийсээр одоо надыг нэр төрийн төлөө өгөх юм уу? Гавья болалцчих юм шиг ярьдаг. Тэр гавьяг би та нарт өгье гэлээ. Энэ гавьяг та нар нь аваадах гэлээ. Авах юм байхгүй шүү дээ. Авна үсттэй энэ гавьягийг бүгдээр. Хэн нэг нь авна үсттэй. Удам ухсан чин гал тавиад байх чинь та нар юу хийж сууж байгаа юм? Надыг хэлээд байдаг хүмүүсд хэлж юм би. Бүхний хэлж байгаа биш. Би дэсгалдрахтаа бас л гарч ирж байна. Би өмнө нь хэлэхэд тэгэж хүний өмнө тэгээд нэр төрийн төлөө хөөцөлдөөд энэ ямар нэр төр юм бэ? Миний амь наснаас чухал нэр төр биш. Миний амь насанд, миний нэг хувь биеинд бол ямар ч ашигтай зүйл байд дийлэхгүй. Ямар ч ашиг байд дийлэхгүй миний хувь биеинд бол. Аргаа ядахтаа, дэсгалдрахтаа л гарч ирж байна би бас. Надыг нэр төрийн төлөө гэд байдаг хүмүүсүүд өөрсдөө гарч ирнэ үсттэй. Гарч ирээд ярина үсттэй. Эний тухайд юм хийнэ дээ. Энэ гавьягийг авна үсттэй. Юу хийж их юм? Би ийм юм чи үнэн хэлэхэд ёстой орыг жоохон ч бодохгүй аргаа ядахтаа л гарч ирж байна. За тэгээд бид нь юу хиймээр байна? За энэ нэг бүлэг улсуудыг ингэж хэлж юм гэвч би бүхний хэлж явахгүй. Манай монголчууд бас орчмын жилүүдээр бол маш гоё байна. Бас ухаар цэхэрж энэ тухайтай бас ингэж сэдв болж ярилцж байна. Энэ тухайтай бас ингэж бас үзэл санаагаа ярилцж санааширж байна гэж энэ үндэс ясныхын төлөө санааширж байна гэдэг бол маш сайн учир. Гэвч нэг бүлэг улсууд ийм улсууд байдгийг энэ л би хэлж байгаа юм. За би энэ бүхний яриад суухад бол би үнэн баяртай байд дийлдэггүй маа. Инээж дийлэхгүй учраас энэ бол. Тэгэхээр би бол одоо бас ингэж яриад ирэх үед бол бас ингэж бас хилэнтэй ингэж ярьдаг байд магадгүй. Тэгэхээр надад хөндлөн махын ширхттэй гэж хэлдэг хүн ч бас байдаг. За яах вэ? Би ямар нэг хүн болгонд Монгол үндэстнийхээ хүн болгонд бүгдэнд нь ингэж ууралж байгаа ш. Гэхдээ би энэ нийгэмд ингэж ядаргаатай. Ингээд өнөө өстө инээд дийлэхгүй байх гэсэн үг. За би бас одоо өстө нэрэн ямар ухаантай мэдгүй ингээд дэсгүй гарч ирээд яриад бас л ярьчихлаа. Чи уучлалтаа багтааж илүүхэн тунгааж зөвөр ойлгохыг хүсэж байна та бүхний. Тэгээ биднээс одоо энэ бүхэнд жинхэнэ хуулийн дотроор өөрийнхөө эрх ашиг хамгаалж
өөрсдийнхөө удам угсаа үр хойчос ирээдүй Монгол үндэстэндээ чухам ингэж минчурсан байдалд сууж болохгүй. Бидэнд заавалчгүй өөрийнхөө соёл иргэншил хэл үг хэл үсэг бичгээ хамгаалах хэрэгтэй. Энэ бол ямар ч хуйлиж өрсөн юм яа биш. Энд ямар ч муухай явдал биш. Гэснийг би дахинтаа нэг хэлье гэсэн. За, та бүхнийхээ цагийг саталаа. Баярлалаа та бүхэнд. Баяртай.